За өмнөх жишээгээр бид нар бол нодол механизмын кинематик шинжилгээг планы аргаар хийх жишээн дээр бол давшруулагчтай нодол механизмын жишээ авч үзсэн. За энэ тохиолдолд бид нар бол анх түлхэгчтэй нодол механизм дээр бол кинематик шинжилгээ хийх жишээг авч үзье. За энэ тохиолдолд нэг гэсэн нудраг маань цагийн зүйн эсрэг бол тодорхой өнцгөр дээр гэж байна. За хоёр мөч бол манай түлхэгч маань бол ганх хөдөлгөөн хийж байна. За энэ дээр бол байнгын харилцалт үүсэх үүднээс хоёр мөчн дээр бол хүчний төвжилтийг хийж өгсөн байна. За тэгээд өмнөх жишээн дээр дурдсанаар бид нар хөрөл цусыг нийлэх сойжуулах дистералын дагуу шүргслийн цэгийг дарилаад ерхий нормал NN гэсэн шулуун татъя. За энэ хүү NN гэсэн шулуун дээр бид нар мөрөлтийн шин зүрийн төвийг тодорхойлох шаардлагатай. За хоёр мөчийн хувьд бол шулуун учраас мөрөлтийн шин зүрийн төв энэ хачирж байна. За нэг мөчийн хувьд мөрөлтийн шин зүрийн төв бол за бид нар ийм радиустай шүргсийн цэг дээр ийм радиустай ном байна. Тэгэхээр номын радиусын одоо шин зүрийн төв нь бол за энэ харахаар байна гэж үзье. За тэгээд шин зүрийн төв дээр бид нар эрг хөдөлгөөн хийх боломжтой нугас байрлуулна гэсэн тийм ээ. За түлхэгч маань бол энэ нудраны хүрээ мөрий дээр бол хүрээ мөрий шүргслийн цэг бол хүрээ мөрийн дагуу бол ингээд давш хөдөлгөөн хийж чинь тийм учраас бол энэ дээр давш хөдөлгөөн хийх боломжтой бол хүчээр солих шаардлагатай. За үүний дараа бид нар энэ орлуулах механизмыг энд шинээр зуръя. За O1 гэсэн эргэлтийн төв. За үүнээс ийшээ за энэ дээр л хоолцсон зуръя. Энэ дээр O2 гэсэн эргэлтийн төв байрлахна гэж. За жишээ нь анх түлхэгчтэй нодол механизмыг хөрөл цосоор сосны дараа үүсэж байгаа механизм бол кулист механизм үүсдэг. За энэ механизмыг бүтцийн хувьд бол анхдагч механизм. За үүн дээр нэг нь 2 дугаар ангийн 2 дугаар юм бий. 2 3 гэсэн бүтцийн нэгжээс бүрдсэн 2 дугаар ангийн механизм байна. За энэ зэгийг бид нэр АЦ гэж гэж тийм ээ. За энэ кулист механизмын хувьд бол энэ тагруулын үзүүрийн цэгийн АЦ-ыг, за энэ пол зүүнний АЦ-ыг болон энэ 3 мөчийн үзүүрийн 3 мөчийн одоо энэ хоёр пол зүүн толбож байгаа цэгийг бас А3 гэдэг. Тэгэхээр энэ дээр бол А1, А2, А3 гэсэн цэгүүд бол давхцаж харагдаж байна. За бид нар анхдагч механизмын хувьд бол тагруулын үзүүрийн А1 цэгийн хурдыг тодорхойлъё. За би А1 цэгийн хурд гэдэг бол омега-1-ийг үржих нь L O1 гэсэн зам оруулах нь тийм ээ. За энэ тохиолдолд бол A1-ийн хурд бол A2-ийн хурдтай явах тэнцүү байна гэж. За тэгвэл A3-ын хурдыг бид нар тодорхойлох шаардлага нь 2 дугаар бүчийн нэгжийн одоо 2 дахь бүтцийн нэгж дээр. За эндээс A2-ийн хурд гэдэг бол би A3-ийн хурд энэхний A2-ийн A3-тай харьцангуй хөдөлгөөний хурдыг хурдны векторны хэлбэртэй тэнцүү байна. За A2-ийн хурд бол хэмжээ чиглэл мэдэж байгаа хурдны дагавар 2, чиглэл мэдэж байгаа хурдны дагавар 1 зурчээ. За энийг бид нар бас 3 мөчөөс төлөвлөж болно. За A2-ийн хурд бол энэ мөчөндөө перпендикуляр. A1 A2 хурд байна. За перпендикуляр O1 За A3-ын хувьд бол энэ мөчөндөө явах
O2 А гэсэн хүчиндөө перпендикуляр. За А2-ын А3-тай харьцан гурвдлын хувьд бол энэ чиглэлийн дагуу байна. Параллел юу? А2 тийм ээ. Параллел энэ чиглэлийн дагуу хан параллел. За. За үүний дагуу бид хурдны паланыг байгуулъя. Хурдны паланыг энд байгуулъя. За мэдээж хурдны палан байгуулах нь бид нэг хурдны маш 50%-ыг сонгох хэрэгтэй. За тэрийг үл өмнөх жишээнд дурдсан учраас зөвхөн хурдны паланыг бол цааш нь байгуулъя явъя. За туйлцыг сонгож явлаа. Тухайн агшинд бол хурдан тэгтээ тэнцүү байгаа зүг үү тийм ээ. А1 А2. За А-ийн хурд бол туйлцыг сонгож явъя. За А1 А2-ийн хурд. За А-ийн хурдыг А3-ын хурдыг төслөх, А2-ын төслөх, А2-ийн хурдыг төслөх хэрчим байна. За P A2 А1 A2. За ийшээ чиглэлтэй байна. А1 А2. За үүний дараа бид А3-ын хурд бол А2 А за яг перпендикуляр байна. А2 А да. За энэ хурдны паланы туйлцыг жоохон доор авъя. За А2-ын хурд. А1 А2-ын хурд. За А3-ын хувьд А2 А гэсэн мөчтэй перпендикуляр байна. Энэ чиглэлтэй. За А1-ийн төслийг дариулаад А2 А3 харьцан гурвдыг төслөе. За энэ байна. Параллел. За энэ хоёрын шалгууны огтлын зэг дээр бол манай А3 зэрэг гарч ирж байна. За энэ вектор дээр энэ вектор нэмсэн хаагч энтэй тэнцүү байна. За мөн түнчин яг хурдны палан дээр байгаа энэ PA3 гэсэн хэрчмийг хэмжиж аваад хурдны маш 50%-ээр үржүүлэх юм бол манай А3 цэгийн хурд болдог нь. За хурдны палан дээр байгаа энэ А3 А1 гэсэн хэрчмийг хэмжиж аваад хурдны маш 50%-ээр үржүүлэх юм бол А2-ийн А3-тай харьцан үйлгээний хурдны чиглэл хэмжээ олдох нь. За бид нар омега 3-ыг тодорхойлъя. Омега 3. За омега 3 гэдэг бол А3 цэгийн хурдыг яв. Би А3 цэгийн хурдыг А2 А гэсэнд яв. Хүчин хурд дугааж өгөх нь тийм ээ. Өөрөөр P А3 гэсэн хэрчмийг ингэж аваад хурдны мөчтэй хүчин төвлөрөөд хуваах нь яв. L O2 аад навааж. За энэ хэвэл омега. Энэ тэгээс харахад бол цагийн зөөний дагуу эргэлтэй юм омега 3 гэсэн. Цогт олдож байна тийм ээ. За хурдхлын паланыг мөн ялгаагүй хурдны палан байгуулсан тестаралын дагуу байгуулсан тийм ээ. За жишээ нь бол А1 цэгийн хурд гэдэг бол омега 1-ийн квадратыг үчигнээл А1 А байх нь. Эндээс А1 цэгийн хурд бол А2 цэгийн хурдтай бол тэнцүү байх гэж. За энэ хүүяг вектөрийн дагуу бүтцийн одоогийн B2 3 гэсэн бүтцийн нэгтэй бид нар хурдхлын вектор хэсгийг бичье. За A2-ын хурд бол тэнцүү. За A3-ын A2-ыг тойрох нормал хурд бол A3-ын A2-ыг тойрох тангицал хурд бол за нэг хин A2 A3-ын харьцан үйлгээний хурд бол нэг хин
За 2 А3-ийн Корейсийн уртгалын нийлбэртэй тэнцвэ байна. За хэмжээ чиглэл мэдж байгаа хордлогын дагуу 2 зуръя. За мэдээж энэ А2-ын уртгалын чиглэл АЦ-гээс яваа O1 руу чиглэлтэй параллел яваа. А-гаас O1 тийм ээ. O1А. За энэ үл яваа параллел А-гаас O2 тийм ээ. Шинэглээр O2 байна. За харьцан гүйлгээний урд энэ дагуу параллел яваа тийм ээ. За перпендикулар. За Корейсийн уртгалын хэмжээг бид нар бол Чайковскийн чиглэлийг нь бол бид нар Чайковскийн дүрмээр тодорхойлох тийм ээ. Харьцан гүйлгээний урдыг өнцөг урдны эргэлтийн чигийн дагуу явах 90 градусаар үлнэ. За харьцан гүйлгээний урд бол А2 А3 харьцан гүйлгээний урд бол ийшээ чиглэлтэй байна тийм ээ. За энийг өнцөг урдны эргэлтийн чигийн дагуу 90 градусаар үлэхээр өөрөөр хэлбэл О энэ мөчөндөө явах. Энэ мөчөндөө перпендикулар байх нэ гэж тийм ээ. Доошоо чиглэлтэй байх гэсэн. За одоо энэ хүрээлт хэсгийн дагуу бид нар хордлогын балаан байгуулъя. За хордлогын балааны төв үлцэг тэмдэглэе. За нормал хордлогыг бид нар бол тодорхойлж чадна. Өөрөөр хэлбэл омега 3-ыг тодорхойлсон учраас бид нар омега 3-ыг үржих нь омега 3-ын координатыг үржих нь А2-ийн уртаар үржүүлэх юм тийм ээ. За мэдээж хордлогын балаан байгуулж учраас бид нар бол хордлогын масштабын коэффициентийг бас сонгодог. За тэрийг л өмнө жишээнд ярьсан учраас бол надад орхий. За одоо бид нар шууд балаан байгуулахаар явуулъя. За эхлээд бид нар бол энэ А2-ын хордлогын чиглэлийг зуръя. Чиглэл бол O1А-тай параллел. За дээшээ чиглэлтэй байна. За энэ бол А1 А2 хордлогын чиглэл байна. За одоо бид нар А3 A2-ийн нормал байна. А-гаас ийшээ чиглэлтэй байна тийм ээ. А-гаас A2 чиглэлтэй. За хордлогын балаан дээр бол за энэ гэрчмээр төрсөн гэж үзье. Энэ А3 A2. За үүний дараа А3 A2-ийн тангенцааг зурах хэрэгтэй. Тэгээ энэ мөчөндөө явах. Перпендикуляр. За үүний дараа бид нар энэ Корейс уртгалын чиглэлийг зуръя. Түрүүн ярьсан бид нар бол энэ мөчөндөө перпендикуляр доошоо чиглэлтэй байна гэсэн. Тэгэхээр энэ A2-ын төслүүд чиглэлтэй. Корейс A3 байна. За харьцан гүйлгээний хордлол бол Корейсийн чиглэлтэй бол перпендикуляр байдаг. За энэ хоёрын хордлогын чигийг бид нар бол А3 гэж хэлээ. За нормал хордлолтой нэгэн тангенцааг хордлогын чиглэл. Энд нэг хиний хаагч бол А1 2-тай тэнцвэ байна. За энэ бол Т А3 2 төсөл хэрчим байна. За энэ бол А2 А3-ийн харьцан гүйлгээний төслөх хордлогыг харьцан гүйлгээний хордлогын төслөх хэрчим байна. За мэдээж хордлогын балаан дээр эдгээр хэрчмүүдийг хэмжиж аваад хордлогын масштабын коэффициентээр үзэх юм бол харьцан гүйлгэн болон тангенцаат хордлогын хэмжээнүүд нь олдох нэ гэж. За гагх толгочтой нууцлах механизмын хувьд бол хүрэл цусыг нийлэх ёсоор сольж герман шинжилгээг бол дараах байдлаар гүйцэтгэлээ.